1999 оноос хойш тодорхой шалтгааны улмаас огцруулсан 7 дахь ерөнхий сайд оюун эрдэнэ боллоо. Парламентын итгэл үл үзүүлэх шийдвэрээр огцорсон ерөнхий сайд оюун эрдэнэний тухай олон улсын хэвлэлүүд онцолж байна. Шинэ засгийн газрыг сорилттой цаг үе хүлээж байна. Оройн төргийн үзэгчдээ Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна уу. Өнгөрсөн шөнө Монгол Ардын нам Монголын түүхэнд хамгийн удаан хугацаанд гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажиллаж байгаа оюун эрднийг огцруулах шийдвэрийг гаргалаа. Монгол Ардын нам гэж тодтогцсны учир нь ардчилсан намын гишүүд ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай санал хураалтад оролцолгүй чуулганы танхимыг орхин гарсан юм а. Саналаа өгүүлгөө гарч явна гэдэг бол дэмжээгөө конопт дарж байгаатай агаар нэгэн ингээд эцсийн шийдвэр парламентын дийлэнх олонхыг бүрдүүлж байгаа Монгол Ардын намын гишүүдээс шалтгаалгаар болсон. Учир нь тэдэнд 68 коноп бий гэсэн ч нууц санал хураалт явуулахад чуулганы танхимд үлдсэн нийт 82 гишүүний 38 нь ерөнхий сайдад итгэл үзүүлэхгүй гэж саналаа өгсөн юм а. Ингэснээр олонхын дэмжлэг авч чадаагүй ерөнхий сайд оюун эрдэнэ огцорч байна. Өчигдөр өглөөнөөс эхэлсэн ерөнхий сайдад итгэл үзүүлэхтэй холбоотой асуудал 2 өдрийг дамнан үргэлжлэлээ. Энэ хугацаанд ардчилсан намын бүлгийн гишүүд 2 удаа завсарлага авч бүтэн өдрийн туршид хуралцсан гэхэд бараг хэлцэхгүй. Чуулганы хуралд 14 цагт эхлэх тавтай байсан боловч ардчилсан намын бүлгийн гишүүд орж ирэхгүй байгаагаас шалтгаалсан бол 16 цагт эхэлсэн байдаг. За яг чуулган эхлэхийн өмнө ардчилсан нам бол нэг шийдвэрийг гаргасан нь ерөнхий сайдыг одоо огцруулах зүйтэй буюу яг чуулганы хуралдаанд оролцохгүй байя. Одоо үгээ хэлэх хэдий боловч санал хураалтанд оролцохгүй байя гэдэг шийдвэрийг гаргасан. За энэ нь яг улс төрийн хүрээнд яг ямар үйл явдал болж өнгөрсөн бэ гэдэг дээр хүмүүс янз бүрийн үнэлж хийж байгаа. Зарим ардчилсан намын тухайд бол ардчилсан нам сөрөг хүчний үүргээ эргэж одоо иргэн одоо билүүлж эхэлсэн гэдэг зүйлийг бол ярьж байгаа юм а. Ардчилсан намын бүлэг дээр санал хураалт явагдсан. Санал хураалт нь ардчилсан намын бүлгийн гишүүд чуулганы ерөнхий сайдад итгэл үзүүлэх чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоод үгээ хэлнэ. Үгээ хэлсний дараа ардчилсан намын бүлгийн гишүүд хуралдааны танхимыг орхин гарнаа. Хуралдааны танхимыг орхин гарнаа. Бүгдээрээ санал өгөхгүй гэдэг нь эрчинд орсон гишүүд санал өгөхгүй байна гэдэг нь дэмжээгүй гэсэн томьёололтой. Улсын хурлын дэгийн тухай хуулиар. Тэгэхээр ардчилсан намын бүлэг ерөнхий сайд оюун эрдэнэд итгэл үзүүлэх асуудлаарх хуралдааны санал хураалтын өвн чуулганы танхимыг орхин гарнаа гэдэг санал хураалтанд оролцохгүй гэдэг ийм шийдвэрийг гаргасныг хэлье. Үндсэн хуулийн өөрчлөх замаар ямар нэгэн байдлаар ерөнхийлөгчийн үргэлжлэхийг сунгах юм уу эсвэл одоо ерөнхийлөгч дахин өрсөлдөх энэ боломжийг аль арга замаар орж ирсэн ч гэсэн ардчилсан намын бүлэг дэмжихгүй гэдэг тийм саналыг бараг 90% саналаар гаргасан. Тийм учраас парламент бол одоо дархлаатай дархлааныхны хүрээнд энэ шийдвэр гарахгүй шүү гэсэн ерөнхийлөгч ийм шийдвэрийн төлөө явахгүй шүү гэдгийг хэлжтэй. Тэгэхээр улсын хурл болон ерөнхийлөгчийн институт явахгүй гэж хэлж байгаа бол явахгүй л гэсэн үг гэж би итгэж байна. Зарим хүн намын тухайд хамтарсан засгийн газар за тэр дунд оюун эрдэнэ ерөнхий сайдын талд байна буюу дэмжиж ажиллана гэдгийг бол эхнээсээ илэрхийлж байсан. За энэ байр суурин дээр ч мөн бат зохисгоо өчигдөр бол илэрхийлж байгаа. За энэ бол одоо хамтарсан засгийн газар байгуулсны хувьд ч тэр ёс зүйн хувьд ч тэр байх ёстой зүйлээ гэдэг мэдээллийг бол гишүүд нь бол өгч байсан. За гэхдээ нөгөө талдаа ёс зүйн хүрээнд яг одоо улсын хурлын гишүүний хувь гишүүний эрхчлөөнд нь халтсан үйлдэл энэ нам дотор байдгаа гэдэг зүйлийг бол зарим гишүүд нь бол шүгэл хүлээж исэн. За тухайлах юм бол хүн намын дотоод ардчлал бол үндсэндээ байхгүй болсон гэдэг мэдээлэл бол өчигдөр улсын хурлын гишүүн Мөнх Соёл бол чуулганы хуралдаанд үг хэлээд гарсныхаа дараа хэлсэн. За яагаад үг хэлж гарч ирснийхаа дараа хэлсэн бэ гэхлээр өмнө нь бол түүний ярьжсэн зүйлсийг одоо энэ зүйлийг ярихаа боль гэдэг байдлаар бол намын гишүүд нь дарамтлажсэн гэдэг мэдээлэл бол өгсөн. За мөн өчигдөр ерөнхий сайдыг огцруулахтай итгэл хүлээлгтэй холбоотой асуудлыг одоо өөрийн байр суурийг илэрхийлэх үеэрч мөн энэ үйл явдал надад давтагдсан учраас тэсвэр одоо төвчээр алдраад арга буюу одоо хамгаалалт хүсэж байна гэдэг мэдээллийг мөн өчигдөр ярьсан байна. Ер нь бол манай нам одоо ямар ч дотоод ардчлалгүй хэдэн одоо дарга сэтэртэй хүмүүс нь хамаг шийдвэр гаргадаг, хэрэгтэй үедээ гишүүдэд наалдуулдаг, хэрэггүй үедээ одоо улс төрийн хурц зүгээр хэлвэл ар өврөөс нь хутгалдаг ийм нам. За тэгэхээр хамгийн гол нь энэ одоо бүх сэтгүүлч тэвс мэдээлэлд хамгаалт хүсэж байна. Дандаа зан нь тэр нэрийг хэлгээ болий хин хэнийг яаж зандгүй. Гэр бүл рүү ч орно, хүүхд рүү ч орно гэдэг. Тэгэхээр та нар маш сайн харах хэрэгтэй. Хин хэнийг яаж ил дал зүрдүүлж байна.
За энэхүү хүн намынхны зүгээс бол одоо ерөнхий сайдын итгэл хүлээлгэх хэсэг асуудал дээр янз бүрийн байр суурьтайсан. За нөгөө талдаа ардчилсан намын зүгээс ч гэсэндээ яг бүлгийн шийдвэр гарсан хэдий боловч яг ерөнхий сайдын итгэл хүлээлгэх за үргэлжлүүлэн гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажиллах ёстой гэдэг байр суурьтай гишүүд мөн байсан. За энэ донд ялангуяа Туван сайд бол за ардчилсан намын гишүүд бол хамтарсан засгийн газарт орж ажиллахад хизээд бэлэн шүү гэх агуулгыг бол ярьсан олон нийтийн анхаарлыг ихээхэн татаад байгаа. За мөн энэ чуулганы хуралдааны үеэр бас нэг одоо олон нийтийн анхаарлыг татсан зүйл бол төрийн тэргүүн одоо ерөнхийлөгч хүрэлцэх чуулганы хуралдаанд оролцож 20 гаруй минутын туршид ярьсан энэ хэсэг байсан. За түүний хувьд бол одоо энэ ярьсан зүйлс нь бол өнгөрсөн хугацаанд ерөнхийлөгч болон ерөнхий сайдтай холбоотой олон нийтийн дунд үүсгэсэн маш олон маргаантай болон одоо хов жив дагуулсан хагарал үүссэн зэрэг маш олон асуултад нь бол хариулт өгсөн гэж ойлгож болохоор юм. Тэгэхээр ерөнхийлөгч одоо ихтгэлтэй болон хэлсэн үгэндээ яг ямар гол агуулгыг хэлвэ гэдгийг та бүхэнд хүргэе. За эндээс нэг зүйлийг онцлоод хэлэхэд бол яг одоо ерөнхийлөгчийн зүгээс үндсэн хуулийг хамгаална ямар нэгэн нэмэлт өөрчлөлт оруулж ерөнхийлөгчийн одоо ажиллах хугацааг сунгах зүйл байхгүй гэдгийг ер нь бол яг одоо мэдэгдэл гаргасныхаа дагуу өөрийн амаар мөн батлан хэлсэн байна. Би дахин сонгохдохгүй. Би олон гишүүдийн тухай асуудлаа ярьж байсан. Тэгээ намайг одоо хэн дахин сонгоод байгаа юм бэ? Яагаад өнөөдрийн болж байгаа улсын нөхцөл үйл байдал одоо ерөнхийлөгчийн засаглал, парламентын засаглал гэж одоо тэс ондоо юм яриад ард түмний толгой эргүүлээд төрийн эрх барих дээд байгууллагын гишүүдийн тарих толгойг эргүүлээд асуудлыг өөр тийш нь хандуулаад хариуцлагаас зүгтэх гэдэг юм байна. Тийм одоо хүн чанаргүй зан авир тийм эр хүний жудаггүй айш авир гарахгүй байх гэдэгт бол би итгэлтэй байна. Тийм учраас парламент ёсоо цааш нь улам бэхжүүлэхийн төлөө л бүгдээрээ ажиллана. За энэхүү ерөнхийлөгч хүрэлцэх чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож үг хэлсний дараагаар бол 20 өрхөө гишүүд бол өөрсдийн үгээ хэлж за дараагаар байр суурь илэрхийлсний дараа бол нууц санал хураалт явуулахаар болсон. За ингээд нууц санал хураалтын шийдвэрээр бол ерөнхий сайд оюун эрднийг огцруулах зүйтэй буюу парламент бол итгэл хүлээлгэв гэж хэлж олно. За парламентын гаргасан шийдвэртэй холбогдуулан ерөнхий сайдын зүгээс өөрийн байр сууриа илэрхийлсэн. За түүний хувьд дараагийн ерөнхий сайдтай хамтарч ажиллахад хизээд нээлттэй гэдэг үгийг хэлснээс гадна за парламентын гишүүдийн гаргасан шийдвэртэй санал нэгдэхгүй байгаа буюу за өнөөдөр одоо төрийн ордонд одоо хүч мөсдөж болох хэдий ч за олонх буюу олон нийт иргэдийн одоо санаа бодол бол энээс шал өөр байгаа шүү гэдэг үгийг хэлсэн нь бол ихээхэн анхаарал татж байсан. Намайг дэмцээр ирсэн ард түмэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Ил тод нээлттэй нийгмийн төлөө үзэл бодлоо илэрхийлсэн арчсан нийгмийн ирээдүй болсон залуучуудаа талархаж байна. Надад итгэж үзэл санаа нэгдэж хамт байгаа эрхэм гишүүдтэй баярлалаа. Өнөөдөр ордонд хүч мөхсдөж байгаа ч олон нийтийн хүсэл эрмэлзэл огт өөр байгааг би мэднэ. Үзэл санаа үнэт зүйл хизээж ялагддаггүй. Аалзны тор мэт сүлжилсэн ашиг сонирхлын сүлжээ ард түмнийг дийлнэ гэж хизээч байхгүй. Мөнхөг тэнгэрийн дор арчсан парламентын засаглал мөнхөд оршуулт баярлаа. За энэхүү Монгол улсын түүхэнд хамгийн удаан хугацаанд Монгол улсын ерөнхий сайдаар ажилласан Монгол улсын 32-33 дахь ерөнхий сайд оюун эрдэнэ 4 жил 116 хоногийн туршид гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажилласны дараагаар одоо огцорхоор болж байна. За тэгэхээр яг энэ дараагийн ерөнхий сайдыг бол 30 хоногийн дотор бол багтааж томилох ёстойгоо. Тэгэхээр Монгол Ардын нам бол дотооддоо хурал одоо чуулганаа одоо цуглаанаа бол зохион байгуулж дараагийн ерөнхий сайд эрхнийг томилох вэ гэдгээ бол шийдэн. За их сурвалжуудын мэдээлж байгаагаар бол ойрын хугацаанд бол Монгол Ардын намын баг хурал одоо товоо товлож дараагийн ерөнхий сайдыг томилно гэсэн мэдээлэл байгаа юм. Ийхүү ерөнхий сайд оюун эрдэнэ огцорхоор болж дараагийн ерөнхий сайдын сунгаа Монгол Ардын намынхны дунд хэлсэн. Олон нийт ч үүнийг сонирхож байна. Харин судлаач мэрэгжилтнүүдийн зүгээс дараагийн ерөнхий сайд хэн байх нь чухал биш. Хэдэн яамтай хэр цомхон бүтцтэй засгийн газар байгуулах вэ гэдэг нь илүү чухал байгааг хэлж байна. Түүнчлэн эдийн засгийн нөхцөл байдал тодорхойгүй, төсвийн орлогч биелэх хэсэг нь эргэлзээтэй байгаа энэ үед дараагийн ерөнхий сайдыг асар өндөр хариуцлага хүлээж байгааг болон сорилт хүлээж байгаа гэдгийг хэлж байлаа. Мэдээж одоо үндсэн хуулийн 39 дээр бол заасны дагуу олох болсон нам бол одоо засгийн газраа байгуулах ёстой баг. Тэгэхээр энд бол одоо Монгол Ардын нам бол
одоо баг хурал их хурлын хуралдах баг намын даргаыг одоо өөрчлөх. За тэгээд намын даргаыг шинээр сонгох. За тэгээд одоо тэр маань бол ерөнхий сайдад нэр дэвшигдэх өөрийн кабинет одоо байгуулах ингээдчтэй зөвшөлдсөх гэдэг энэ процессыг бол хийгдэнэ. Тэгэхээр мэдээж бидний одоо хамгийн хүсэж байгаа зүйл бол иргэд бол одоо ямар зүйлийг нэг хүсэж байна гэх юм бол ажил амьдрал маань бол одоо асуудалгүй явмаар байна. Одоо нийгэмдээ бухимдалгүй амьдрмаар байна. Энийг шийдээд өгч гэдэг асуудал явж байна. Нөгөө талдаа бол ямар зүйл явагдаж байна гэх юм бол Өстрийн өндөр албан тушаалтан, төрийн одоо албан тушаал томдогдсон хүмүүс орлого зарлагаа ил тод байлгадаг. Одоо төрд зүтгүүл зүтгэсэн шиг зүтгэдэг. Одоо төрөөс одоо ямар нэгэн байдлаар ингэсэн байж магадгүй гэдэг хардлага төрүүлэхгүй байхаар ажилдаг, ёс зүйтэй байх, зарчимтай байх, үнэнч байх гэдэг энэ одоо ихтгэл давхуйц байх гэдэг энэ зүйлийг одоо даах хэмжээнд төрийн одоо улс төрийн албан тушаалтангууд бас альба улс төрийн томилгоонд одоо орох ёстой юмаа гэдгийг л одоо бас харуулж байна. Тэгэхээр зэрэг ихтгэл давхуйц байж ижил одоо дараагийн засгийн газар маань бол доктортой ажиллана. Тэгэхээр одоос өмнөх одоо энэ засгийн газрын энэ процесс болоо энэ одоо кабинет маань огцорч байгаатай холбоотойгоор алдаан дээр бол одоо анализ хийж байгаа ах гэж бодож байна. Дараагийн засгийн газрын хувьд хөсөөлөх гол зүйл бол ерөөсөө засаглалын чадварыг сайжруулах, төрийн албыг цомхон чадварлаг болгох, хэтэрхий данхаасан төрийг дэмжихгүй байх энэ асуудал их чухал. Мөн эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах асуудал их чухал. За дараагийн засаг ямар ч байсан ямар ч өмнөх засгаас авах зүйлс бол бий. За өмнөх засгийн хувьд бол эдийн засгийн өсөлтийг нэлээд өндөр болгож нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг $10,000 болгохоос гадна дээрээс нийгмийн шин чанартай авилгал хүн амьдралын чанартай холбоотой 10 хэдэн зорилтыг дэвшүүлсэн байдаг. Тийм учраас тэндээс нь тэр зорилтуудаас өнөөдөр бид нар дотоодын нийт бүтээгдэхүүний хөөхөөсөө илүү иргэдийн амжиргаа, өрхийн амжиргааны чанарыг сайжруулах чиглэлд голлох зорилтуудыг нь аваад цаашаа явах гэж бодож байна. Мөн дээрээс нь дөнгөж саяхан батлагдсан төсвийн хүрээний мэдээлэл дунд хугацааны төсвийн хүрээний тоо хэмжээ тэрхүү баримталж байгаа сая батлагдсан тоог бол буюу төрийн оролцоог бууруулах чиглэлд төсвийн зарлагыг бууруулах чиглэлд явах тэр зорилтуудыг хэрэгжүүлэх ёстой. Бусад мега төслүүдийн хувьд бол тодорхой хэмжээний асуудал бий. Мега төслүүд бол хэдэн өдрийг харсан санхүүжилтэн тодорхойгүй тэр их хэмжээний санхүүжилтийн загвар нь ямар байх юм, бүх ачааллыг төсөв дээр авч чадахгүй байхад гадаадын зээл тусламжаар юм уу, хувийн хвшилтэд түншлэх юм уу гэдэг асуудал нь бол эргэлзээтэй байсан үгүйсэхгүй. Гэхдээ тэр томоохон мега төслүүдийг хэрэгжүүлж Монгол улсын эдийн засгийн суурьд тэлнэ гэдэг нь бол үнэн. Тийм учраас шинэ засаг нь эндээс нь авахыг нь аваад зөв ирэмблээд тодорхой цөөн төслүүдийг тодорхой энэ бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх энэ нөхцөлийг эрэлхийлж хамгийн гол нь яаж санхүүжүүлэх вэ гэдэг санхүүгийн загвараа аль болох төсвийн зардлыг тэлэхгүй төсөв дээр ачаал авахгүй хувилбараар шийдэж явах юм бол харьцангуй зөв болох байх гэж харж байна. Ийхүү парламентын ихтгэл үзүүлэх шийдвэрээр огторсон ерөнхий сайд асан оюун эрдэнэ болон Монгол улсын улс төрийн нөхцөл байдлын тухай CNN, BBC, The Guardian, Deutsche Welle, Al Jazeera зэрэг дурдаад байвал дуусахгүй олон дэлхийд нэртэй хэвлэлүүд өөр өөрсдийн өнцгөр тоомлон мэдээлж байгаагаас багцлан хүргье. Алдартай брендийн үнэтэй цүнхний асуудал хэрхэн Монгол улсыг улс төрийн хямралд дагуулсан бэ гэх агуулга бүхий гарчигтай CNN-ийн нийтлэлд Монгол улсын газар зүйн байршил, геополитик, нийгэм, эдийн засгийн асуудлууд гэд олон зүйлсийг дурдсан байлаа. Ингэхдээ бидний хоёр хөрш улс болох Орос болон Хятад улсын засаглалын онцлогийг дурдж, ерөнхий сайд оюун эрдэнэ хүүгийн тансаглал олон нийтэд ил болохоос эхлээд парламентын ихтгэл үл үзүүлэх шийдвэр гарсан хүртэлх үйл явдлуудыг Монгол улсын ардчлалд учирсан ээжид нэгэн сорилт байлаа гэж дүгнжээ. Байгалийн баялаг ихтэй Монгол улсад уул уурхайн салбраас гарсан ашиг орлого цөөн хэдэн нийгмийн элитүүдийн гарт орж байгаад ууралж бухимдсан иргэдийн дэвчээр алдарч төр засгаасаа хариуцлага шаардсан хэрэг явдал гэж нөхцөл байдлыг The Guardian агентлаг дүгнжээ. Мөн шинжээчдийн дүгнэлт байр суурийг үндэслэн Монгол улсад ардчилсан засаглалыг бэхжүүлэхэд нийгмийн эдийн засгийн ужигирсан асуудлууд саад тээг болж байгааг дурдсан байна. Тиймдээж дараагийн засгийн газрын тэргүүн тэдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг анхааралтай ажиглахад үлдэж байгааг хэлж байна. Япон улсын Nikkei агентлаг парламентын чуулганд ерөнхийлөгч хөрөлсөх бичлэн оролцож, ерөнхий сайд оюун эрдэнэийг огцорохыг олон нийтийн өмнө нээлттэй шаардсан болохыг онцлон мэдээлжээ. Ингэхдээ ерөнхий сайд оюун эрдэнэ огцорсноор Монгол улсын парламентын засаглал суларч, ерөнхийлөгчийн засаглал зүг ойртох вэ гэсэн айдас олон нийтийн дунд байсныг дурдсан байна.
Гэвч одоогийн нөхцөл байдалд ерөнхийлөгчид парламентын засаглалыг ерөнхийлөгчих болгох хууль эрх зүйн чадамж улс төрийн нөлөө аль аль нь байхгүй болохыг агентлагийн мэдээлэлд тодтолсон байлаа. Мөн улс төр нийгмийн докторгүй байдал газар авсан байгаа ийм үед албан тушаалдаа орох нь тодорхой болоод байгаа дараагийн ерөнхий сайд ард иргэдийн төр засагт итгэх хэтгэлийг сэргээх хүндхэн үүрэг хүлээж байгааг онцолсон байна. Ардчилсан парламентын засаглалтай улс орнуудад төр засгийн тэргүүдэд парламентаас итгэл үзүүлэхгүй гэж үзэх, импичмент хийх зарчим үйлчилдэг. Олон улсад тэнхүү огцорсон төрийн тэргүүдийн жишээг харах юм бол дийлэнх нь авилга хийл хавал авсан, эрх мэдлээ оруулан ашигласан, ёс суртахууны хувьд чадамжгүй гэх үндэслэлтэй байдаг байна. Герман улсын канцлераар Олаф Шольц ажиллаж байх үед буюу 2024 оны эхээр эдийн засгийн уналт, инфляцийн хөөрөгдөл, ажилгүйдлийн өсөлт зэрэг олон асуудал байсан. Үүн дээр нэмээд Олаф Шольц авилгын гэрэгт холбогдсон сайд нартаа хариуцлага тооцохоос хойш сууж хамгаалсан юм. Улмаар 2024 оны 12 дугаар сард Герман улсын парламент буюу Бундестаг Олаф Шольцын засгийн газарт итгэл үзүүлэхгүй байхыг олонхын саналаар дэмжсэн байдаг. 2018 онд Испани улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан Мариано Рахой болон түүний нам болох Ардын нам авилгын эрхт холбогдсны улмаас олон нийтийн итгэлийг бүрэн алдсан гэж хэлж болно. Шүүхийн шийдвэрээр энэхүү нам нь хууль бус санхүүжилт авсан болгон тогтоогдож, олон жил үргэлжилсэн авилгын схем нь ил болсны дараа Мариано Рахойн эсрэг итгэл үзүүлэхгүй гэсэн санал хураалт болсон байдаг. Улмаар 2018 оны 6 дугаар сард Испани улсын парламент түүнийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, ёс суртахууны хариуцлага алдсан гэж үзэн огцруулах шийдвэр гаргаж байжээ. 2019 онд Австри улсын канцлераар ажиллаж байсан Себастьян Курц парламентын итгэл үл үзүүлэх санал хураалтаар огцорсон анхны ерөнхий сайд болж байжээ. Тухайн үед Эвслийн засгийн газрын түнш эрх чөлөөний намын удирдагч Орос улбаны улсын хөрөнгө оруулагчтай нууцаар тохиролцож, тендер амлаж, хэлэл мэдээллийнхэнд авилга өгөхийг оролдож байсныг харуулсан бичлэг олон нийтэд ил болсон юм. Хэдийгээр Себастьян Курц энэхүү эрэгт хамааралгүй байсан ч сөрөг хүчнүүд түүнийг Эвслийн засгийн газрын удирдагчийн хувьд хариуцлага алдаж ёс суртахууны зөрчил гаргасан гэж үзэн итгэл үл үзүүлэхээр шийдвэрсэн байдаг. Филиппин улсын ерөнхийлөгч асан Жозеф Эстрада 2001 онд авилгын эрхт холбогдохын зэрэгцээ түүний гэр бүлийн гишүүдийнх нь тансаг хэрэглээг хөрөнгөө нуун дарагдуулсан зэрэг асуудал нь нийтэд ил болсноор улс орон даяар эсэргүүцлийн жагсаал үдүүлсэн юм а. Тухайлбал хууль бус мөрөөдөө тоглоомын орлогоос авилга авсан, тэрхүү орлогоо өөрийн болон хүүгийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгө тансаг хэрэглээнд зарцуулсан болох нь нотлогдсон. Энэ үед Филиппин улсад ядуурл газар авч эдийн засгийн байдал тааруу байсан зэрэг нь олон нийтийн бухимдлыг дээд зэгт нь хүрэхэд хүчтэй нөлөө үзүүлсэн гэгцдэг. Америк нэгдсэн улсын Конгрессийн доод танхим буюу төлөөлөгчдийн танхим ерөнхийлөгч асан Билл Клинтоныг 1998 онд Моника Левински гэх бүсгүйтэй гэр бүлээс гадуур харилцаа тогтоосон, түүнийгээ нуун дарагдуулсан зэрэг ёс суртахууны зөрчил гаргасан гэж үзэн импичмент хийж байжээ. Гэвч Конгрессийн дээд танхим буюу Сенат түүнийг огцруулах саналыг дэмжээгүй тул Билл Клинтон албан тушаалаа хадгалан үлдсэн байдаг. Тухайн үед Америк нэгдсэн улс эдийн засгийн хувьд өсөлттэй технологийн салбар тэлж байсан зэрэг нь түүнийг албан тушаалтаа үлдэхэд нөлөөлсөн гэж шинжиж үздэг. 2024 оны 4-р сард бүгд найрамдах Солонгос улсын парламентын сонгуульд нам нь олонх болж чадаагүй ерөнхийлөгч асан Юнсек сөрөг хүчний намуудыг төрийн эсрэг ажиллаж байна гэж үзэн дайны үеийн онц байдал зарласан нь парламент түүнийг импичмент хийхэд хүргэсэн юм. Парламентын импичмент хийх хүсэлтийг үндсэн хуулийн цэц 2 сарын турш хэлэлцсэний эцэст өнгөрсөн 4-р сард Юнсек албан тушаалаасаа буужсан юм. Энэхүү эрхтэй холбогдуулан улс даяар ерөнхийлөгчийн эрх мэдлийг бууруулах тухай яриа эрчтэй өрнөх болоод байгаа юм. Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудын 3-2-т нь буюу 203 сургуульд Улаанбархан өвчний тархалт бүртгэгдэжээ. Хиймэл оюун суурилсан камераар замын хөдөлгөөний 400 мянга гаруй зөрчил илрүүлжээ. Зуны саруудад агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна. Сэлэб дэд төвийн орон сууцны иж бүрэн зохицолбор хорооллын тендерт Монгол аж ахуйн нэгжүүд оролцох боломжгүй болсныг сар орчмын өмнө мэдээлж байсан. Тэгвэл барилгачдын нэгдсэн албанаас энэхүү асуудалтай холбоотойгоор төрийн 3 өндөрлөг улсын хурал суудалтай намын бүлгүүдэд шаардлага хургуулсан боловч тодорхой хариу өгөөгүй тул барилгын салбарын төрийн ордны гадаа жагсаж эхэлжээ. Тендерт дотоодын барилгын компанийг оролцуулах боломжийг хааж, гадаадын компанийг оролцуулах боломжийг нээсэн урьдчилгаа 30% олгож байгаад барилгын нэгдсэн холбооныхон шүүмжлэлтэд хандаж байна. Тэдэнд тендерийн урьдчилгаа бараг олгодоггүй, банкнаас 30% зээл авч байж л арай ядан тендерт оролцдог гэлээ.
Монголын 5,000 гаруй барилгын компани ажиллах боломжийг хааж, барилгын салбарын 100,000 гаруй иргэний ажиллах ажлыг хятад компаниудад өгч байгааг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Хятадын 15 компаниг нэг багцд нь 6 компани, нэг багцд нь 9 компани өрсөлдүүлээд 2 хятад компанид өгчөж байгаа байхгүй юу? Энийг эсэргүүцэж байгаа. Яагаад тэгэхээр Монголын татвар төлөгчдийн мөнгөөр бонд усгачаад гадаадын компанид ажлыг өгчдөг. Гэтэл Монголын энэ 5,000 компани 100,000 ажилчин өнөөдөр хүртэл одоо энэ ажил төрөл муутай байж шít. Дараагийн багцууд нь зарлагдах болов гэж байна. Энэ дээр яг энэ хятадуудад ямар нөхцөл тавьсан тэр нөхцлөө Монгол компаниудад тавиад өгөх юм бол 1-2 сарын дотор нүдэд дуусгах гэсэн компаниуд ирж хүч дүүрэн байна. Бид нар Монголын улсын газрын нутаг дээр Монгол улсын одоо ард түмний хөрөнгөөр болсон бонд дээр Монгол барилгачид яагаад бүтээн байгуулалт хийж болохоо болцсон бэ гэдэг энэ асуулт байна. Нөө дээрээс ирж байгаа шалгуурын шаардлагын хариунууд маань хуулийн хүрээнд тендерийн шаардлагыг бууруулад Монгол компаниудад ажилтаа болгох гэдэг юм ирж байгаа. Тэгэхээр бид нар бол энийг биел хугацаагүйгээр ингээд суунаа. Хэрвээ одоо ингээд эх 7 хоног маргааш нас ирэхэд бас хэвлэлийн хурал хийгээд бүр болохгүй бол одоо тэмцлийн хуурц хэлбэрүүдийг сонгоно. Тэдний зүгээс тендерийн хууль бус баримт бичгийг хүчингүй болгох, дотоодын компаниудын тендерт оролцох боломжийг баримт бичигт тусгаж өөрчлөлт оруулахыг шаардаж байгаагаа илэрхийллээ. Сэлб дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцлбор хорооллын барилга байгууламж нь энгийн хийцлэл бүхий 9-өөс 12 давхар барилга учраас дотоодын компаниуд барих боломжтой гэлээ. Иймээс шийдвэрээ иргэн нэг харах хэрэгтэйг хэлж байлаа. Улаанбаатар хотын 176 уулзуур гарцад нийт 2600 гаруй хиймэл оюун ухаанд суурилсан камерын хяналтын системийг ашиглалтанд оруулсан. Дээрх камерууд нийт 10 төрлийн зөрчил илрүүлэх боломжтой ч одоогоор 3 төрлийн зөрчилд мэдээлэл илгээж байгааг холбогдох албаныхан мэдээллээ. Өнөөдрийн байдлаар давхарцсан тоогоор 400,000 гаруй сануулгах зурвсыг явуулсан байна. Хиймэл оюун ухааны тусламжтайгаар замын хөдөлгөөний зөрчил илэрсэн болохыг иргэдэд зурвас байдлаар илгээх болсон. Энэ нь гагцхүү торгуулуу эсвэл сануулгуу гэх асуудал иргэдийн дунд байсаар байна. Тэгвэл үүнийг холбогдох албанаас тодруулахад энэ нь ямар нэгэн торгуулийн мэдэгдэл бус замын хөдөлгөөний дүрм зөрчсөн гэх сануулга гэлээ. За энэ камерыг одоо байршуулсан зорилго нь Улаанбаатар хотын төвжирлийг бууруулах, за замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарын соёлыг дэвшлүүлэх, за замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг хангах юм зорилготой. За яг одоогийн байдлаар бол 3 төрлийн зөрчлийн мэдээллийг илрүүлээд иргэдэд сануулгах мессежийг илгээж байгаа. За энэ мессеж нь болохоор зөвхөн иргэн та одоо таны энэ дугаартай твэрийг эсвэл энэ зөрчлийг илгээсэн байна, одоо зөрчсөн байна гэсэн сануулгах мессеж очиж байгаа. Энэ маань ямар нэгэн байдлаар хариуцлага тооцох зүйл биш. Хиймэл оюун суурилсан энэхүү камерын гол зорилго нь замын хөдөлгөөнд соёл суралцаж осол аваараа сэргээлэн төгжрөл бууруулах гэдгийг онцлон хэлж байна. Мөн хиймэл оюун ухаанд суурилсан камер нь зогсох шугамд авч зогссон, игнээ байр буруу эзэлсэн, үргэлжилсэн цагаан болон зогсох зураас давах, урсгал сүрэх зөрчлийг илрүүлэн мэдээллийн зурвасаар илгээж байгаа гэлээ. Харин өчигдрөөс эхлэн иргэд золооч нарт замын хөдөлгөөний ямар дүрмийг хаана хэрхэн зөрчсөн талаарх мэдээллийг баталгаажуулж холбоосоор илгээдэг болжээ. – 2023 оны эцсийн байдлаар улсын хэмжээнд хоолны хордлогын нийт 4,000 орчим тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оноос 1,000 гаруйгаар нэмэгдсэн үзүүлэлт юм а. Эдгээр хоолны хордлогын 27% нь нийтийн хоол үйлдвэрлэл, зөөврийн хоолтой холбоотой байсан байна. Энэ тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд тэр дундаа зуны улиралд ихсдэг байна. Аялал зугаалгын сар эхэлж байгаатай холбоотой халуунд хүнсний бүтээгдэхүүний хадгалах горим алдагдах тохиолдлууд цөөнгүй байдаг. Иймээс хоолны хордлого зуны цагт эрс нэмэгддэг байна.
Хөдөө гадаа аялахдаа мах сүү, өндөг, салаад зэрэг амархан мууддаг бүтээгдэхүүнийг хөргөгчгүй нөхцөлд олон цаг авч явах тохиолдлууд элбэг байдаг. Түүнчлэн зам зуураа, замын бэлэн хүнсний бүтээгдэхүүн, түргэн хоол худалдан авч хэрэглэх нь хоолны хордлогын эрсдлийг нэмэгдүүлдэг байна. Худалдан авалт хийж байгаа иргэдийн 60 гаруй хувь нь хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа үйлдвэрлэсэн он сар өдрийг хадгалах хугацаа гарал үүсэлд анхаарал хандуулдаггүй гэсэн судалгаа байдаг байна. Энэ нь нэг талаараа хоолны хордлогын эрсдлийг нэмэгдүүлдэг байна. Ер нь бол хоол хүнсээр дамжих өвчин хоолны хордлогоос урьдчилан сэргийлэхийн тулд тухайн хүнсний бүтээгдэхүүнээ хаанаас худалдаж авах хамгийн чухал гэдэг. Тэгэхээр хүнсний бүтээгдэхүүнийг худалдаж авахдаа эрүүл ахуйн шаардлага хангасан орчин нөхцлөөс тухайн бүтээгдэхүүнийхээ сав баглаа бодол хаяг шашгын мэдээлэлтэй танилцж худалдаж авах нь эрсдлээс сэргийлнэ гэсэн үг. Бэлтгэсэн хоол хүнсийг бол ил задгаа худалдаалах нь бол хөрсний бохирдол ч юм уу аль эсвэл хадгалах нөхцлөөс хамаарсан гэмтэл түүн дээр бохирдол үүсээд гадаах орчинд ялангуяа халуун дулааны улиралд гадаах температур нэмэгдсэнтэй холбоотойгоор бичил биетнүүд маш хурдцтай үржиж идэг. Хоолны хордлогын гол шалтгаанууд нь халуун нөхцөлд зөв хадгалаагүй хүнсний бүтээгдэхүүн, түргэн муудах бүтээгдэхүүнүүдийг удаан хугацаанд зөөвөрлөх, гарал үүслэн тодорхойгүй хүнс хэрэглэхтэй холбоотой байдаг. Хоолны хордлого бүх насныханд тохиолдож болох ч тэр дундаа 5-аас доош насныхан, 65-аас дээш насныхан, чихрийн шижин, элэг бөөрийн өвчтөй болон дархлаас бол хүмүүс өртөх нь элбэг байдаг байна. Хоолны хордлогоос болж шингэн их алдах нь бөөрийн дутагдалд орох эрсдлийг нэмэгдүүлдэг бол цаашлаад амь насанд ч эрсдэл дагуулдаг байна. Тухайн боловсруулах үедээ бол магадгүй түүхий бүтээгдэхүүнээ болсон бүтээгдэхүүнтэйгээ хойлох интерес шалтгаалаад ер нь хоол хүнсний хоолны хордлого бол ихэвчлэн үүсэж байдаг. Тэгэхээр хүмүүс юун дээр анхаарах уу гэвэл хувийн өөртөө бол аялал жугаалгаар явахдаа аль болох хуурай бүтээгдэхүүнүүд боловсруулаагүй бүтээгдэхүүнүүдийг авч яваад газар дээр нь очиж боловсруулж идэх. Хоолны хордлогыг үүсгэдэг 250 гаруй төрлийн бактери, вирус, химийн бодис байдаг. Тэр дундаа манай улсад салмонелла буюу өндөг махнаас болсон хордлого хамгийн их байдаг байна. Улаанбархан өвчний батлагдсан тохиолдол 5075, хавьтлын тоо 36,000-ыг давсан болохыг халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Улаанбархан өвчний тохиолдлууд ихэвчлэн ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байна. Нийслэлийн хэмжээнд нийт ерөнхий боловсролын сургуулиудын 3/2-т нь буюу 203 сургуульд улаанбархан өвчний тархалт бүртгэгдсэн болохыг халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Батлагдсан тохиолдлуудын дийлэнх нь сургуулийн насныхан байна. Улаанбарханаар өвчлсөн 5 хүн тутмын нэг нь хүндрэх эрсдэлтэй. Ялангуяа тгээс 9 сартай хүүхдүүд хүндрэх эрсдэл өндөр болохыг онцолж байна. Улаанбарханы халдвар гарсан сургуулиудын хүүхдүүд бол бүрэн 2 багын 2 хүртэлх насны товлын вакциныхаа бүрэн 9 сартай 2 настай вакциндаа хамрагдаагүй хүүхдүүд бол нэмэлт вакциндаа заавал хамрагдах хэрэгтэй. За хэрвээ вакциндаа хамрагдсан хэсэг нь тодорхойгүй, бичлэлт байхгүй, тэм хүүхдүүд бол заавал хамрагдах шаардлагатай байгаа. Улаанбархан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин болохыг халдварт өвчин судлалын үндэсний төвөөс сануулж байна. Иргэн сануулхад 2024 онд Улаанбарханы 12 тохиолдол бүртгэгдэж байсан бөгөөд тэдгээр тохиолдлууд Казахстан улсаас зөөвөрлөгдөж байсан юм а. Мөн манай улсад 2015-аас 2016 онуудад Улаанбархан өвчний томоохон дэгдэлт гарч нийт 53730 тохиолдол бүртгэгдэж байжээ. Улаанбархан өвчин амьсгалын замаар халдварладаг өндөртэй өвчин. Улаанбарханаар өвдсөн хүнтэй ойр байгаа вакцин хийлгээгүй 10 хүн тутмын 9 нь халдварлах эрсдэлтэй. Иймээс сургууль цэцэрлэгийн орчинд халдвар тарах эрсдэлтэй тул таны хүүхэд Улаанбарханы эсрэг вакцины 2 тунд бүрэн хамрагдсан эсхийг шалгахыг халдварт өвчин судлалын үндэсний төв зөвлөж байна. Одоогоор улсын хэмжээнд Улаанбархан өвчний дархлаажуулалт 95% байна. Тэнгэр телевизийн 7 хоног мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хүрлээ. Өргөжлүүлэн та бүхэнд гадаад мэдээг инх болгон хүргэх болно.